За миний хон харагдаж байгаа энэ жуулчны бааз болов л шүү дээ. Өмнө Говь аймагт байдаг Говийн 3 Тимэт гээд жуулчны бааз. Ер нь сүүлийн үед энэ жуулчны баазыг гадныхан бүр маш их сонирхож бүр сонгож ирдэг болсон юм байна л да. Яагаад гэвэл энэ дэлхий дээр чи амьдарч байгаа 7 тэрбум хүмүүс чинь тогтвортойгоор удаан хугацаанд энэ ганцхан дэлхийд амьдрахын тулд байгалийнхаа нөөцийг хэмнэх, хог хаягдлаа бууруулах, одоо нүг бохирдуулахгүй байх гэдэг гол шалгуур байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жуулчны баазын өдөр тутмын үйл ажиллагаа нь яг нөгөөний гадныхны сонгох гол шалтгаан болоод байгаа гэсэн үг. Манай захирлаа Жалсан урав шурав гэдэг хүн байдیں۔ Америк төрсэн яг халимаг хүн байдаг хөхгүй. Тэгээд анх 60-аад оны үед Оросоос цухтаагаад Америкт цагаачлж очиж исэн гэр бүл нь. Тэгээд 90 онд нөгөө арчлал гарснаас хойш манай хүн чи яг Монголд ирэх гол зорилго нь байж байгаа. Тэгээд 92 оноос яг манай үлдсэн намат Epstein компани эхлүүлж ирсэн. Тэгээ 98 онд яг энэ баазыг барьж эхэлж исэн байхгүй. Тэгээ 98 оноос 2002 онд яг энэ Монголд одоо энэ аялал жуулчлалын бааз бариад мань үний одоо яг гол зорилго нь бол монголчуудын одоо жуулчны бааз аялал жуулчлалын компаниуд өрсөлдөхгүй, дэлхийн аялал жуулчлалын компаниудтай өрсөлдөнө гэсэн зорилгын үндсэн дээр яг энийгээ барьж эхэлж исэн байхгүй. Тэгээл яг хамгийн гол баримтлаг бодлого нь бол доктортой аялал жуулчлалын бодлогоо баримтлаад эхэлж исэн. Аялал жуулчлал бол одоо хамгийн эхлээд энэ худагаас эхэлсэн. Одоо энэ худаг бол манайс бид хэдийг яг нэг анх баазыг барьж эхлэхэд ерөөсөө юуг байсан. Ажиллагаагүй орхигдсан хаягдсан худаг байсан байхгүй. Тэнгүүт нь бид одоо энэ худгийн байрыг бариад худаг ноцоос энэ ажилуулад мотор тавьж өгөөд анх тэгээд нутгийн иргэдэд малчтад нь ус малынхын усгийн өнгөө тарааж усалж өгч ирсэнээр эхэлж ирсэн байхгүй. Доктортой аялал жуулчлалын бас нэг хэд хэдэн баримтлах зарчмууд байдаг байхгүй. Орон нутгийн иргэдтэй 100% орон нутгийн оролцоотой ажиллана гэдэг. Тий. Тэгээд жил болгон манайх бол орон нутгийн иргэдтэй байн хамтарч ажилладаг. Одоо жишээлбэл 2015 онд энд айгуу 100 болсон байхгүй. 100 болоод яг манай энэ хавцгаат багийн ард иргэдийн үйлчлэлт нь хөндрөөд тэгэхэд нь бид нар одоо чинь 40 тонны ямар хэмжээний том үүс малчд зүгээр ингээд тарааж өгöd. Үйлчлэлтэнд туслахын тулд. Тэгээ бас сая бас нэг 21 онд 20 оны үйл бас айгүй үйлчлэлт хөндрөөд. Тэрийг бас манайхаас орон нутгтаа бас малчтаа зориулж үүс тэжээл тарааж өгч ирсэн. Тиймэрхүү ажлууд бол байнга юусоо байнга. Энэ бүх гэрүүд одоо яг энэ нарны элементүүдээс тогоо авж байгаа. Гэрэлтүүлгээ авж байгаа гэсэн үг. Яг гэрлэн л гэсэн. Тэгээ энэ бас юу вэ? Ингээд замын гэрлээ хүртэл юунаас нарны элементээс шийдээд өгсөн. Тэгээ бас нөгөө light pollution гэдэг нэг байдаг штэ. Тэрэнд бас манайх dark cities, dark places гэдэг нэг тийм юу гэдэг юм лээ бас клуб маягийн. Тэгээ нөгөө дэлхийн хамгийн харанхуй тэгсэр айгүй их од харж болох хэвээр газрууд, боломжтой газрууд тэрэнд бүртгүүлсэн мэт. Манайх энэ жил бүртгүүлэх гээл. Condé Nast гэдэг нөгөө сэтгүүл өгдөө. Condé Nast Travels гэдэг олон улсын айгүй алдартай сэтгүүл өгөхгүй аяллаа. Тэрнээс шилдэг нөгөө 10 accommodation төсвөдлийг шалгаруулсан. Тэгэхэд манайх шалгараад тэр 10-ын дунд нэг нь ороод тэгээд Азаас манайх ганцаархна орж ирсэн. Тэгэхээр чинь Аз чинь өөр Four Seasons юу мөгээл бүх тансаг хотелүүд байхад манайх ганцаархна тэнд дундаас нь Азаас орж ирсэн. Тэр болохоор юу вэ? Уншигчдын саналаар санал хүсэлтэй. Тэгэхээр уншигчид яг одоо манайхыг бараг 128 гаруй хүмүүс дэмжсэн байт юм лээ. Ревю гэсэн үг шүү. Тэр ревю гэсэн үг. Тэгээд айгүй их нөгөө тэрний бас нэг шалгах шалтгаан одоо sustainability байсан байлгүй гэж бас боддоо шүү дээ. За энэ манай хөлөмж байгаа. Бидэд 2012 оноос хойш хөлөмж
ажиллаж байгаа. Тэгэхээр жил болгон яг жуулчныхаа хэрэгцээнд гардаг салаад навч, бууцай. Тийм тэгээд өгөрцгий, помидор, яншүй гээл. Тэгэл хулуу гэд бүгдийг тариад. Одоо энэ хавар тариасан тариалт ингээд эхэлсэн. Эхнээсээ ургацаа аваад эхэлсэн байж байна. Тий. Тийм салаад навчаа бол авж байгаа. Энэ бууцаагаа бол авж байгаа. Тэнд редиск байгаа. Редиск аваад эхэлсэн. Тэгээд тэр арагула гэж салаадны хэд хэдэн навчнууд байгаа. Тэдрийг аваад эхэлсэн байж байгаа. Өвөлдөө энэ яах? Өвөлдөө болохоор өдөр орхич юм дөө. Хөрсөө сайхан цэвэрлээл. Тэгээ энэ нөгөө бас нэг асуудал байгаа. Нөгөө фуд компост хийгээ нөгөө бас бордоо болгодог гэдэг чинь тэрийг нэг ашигладаг. Яагаад гэвэл бас орон нутгийн чинь бууц ашиглаад байдаг байхгүй. Тэрнээс бараг илүү бордоо болоод. Яг малын бууц ашиглаад аж үйлчлэлийн үзмрүүд болсон хавцгаад ингээд баян цаг тэгээ болгон сум одоо энэ бааз орчим те тэрийг бол бүгдийг жил болго яг ажил төлөвлөлөөд өдөр судар товлоод шууд бүгдээрээ нийлж жагаад хог шороогоо цэвэрлдэг те 19 оны хавар 5 сард үдэд бас сургуультай хамтраад нэг хийжсэн өдөрлөг хийжсэн тэр үеэр бараг 300 400 хүн зогсон баха зөвхөн баян цагийн хогийг түүх гэж тэгээ баян цагаас тий нутгийн иргэд сургуулийн сурагчид багш нар тэгээ нутгийн иргэд тэгээ манай баазын ажилчид тэгээд бүгдээрээ очиод бүтэн өдрийн тийм өдөрлөг хийжсэн. Тэгэхээр тэн дээр бас нөгөө юу хийжсэн. Сургууль нь өөрөө бас нөгөө гадаа юу хичээлгээд нээлттэй хичээл гингүүтээ нөгөө хогны тухай хичээл өөртөө заагаад багш нар нь бас ингээд анги авч яваад яг байгаль дээр баян цаг дээр яг хичээл заагаад хог хаягдл гэж юу вэ? Хогийг яаж ангилдیں۔ Энэ яадаг үл гэхэд хүүхдүүд тэн дээр л хамгийн итгэвтэй. Тамхи татдаг хүмүүс хоороо энэ хогны сав гэрэл мэрэл бүх юм дандаа бид дотоод өөрсдөө үйлдвэрлэдэг бас. Манай бас баазын өнгө төрхөл яг ингээд байгаа амиг байгаагаар нь байлгах сайхан. Одоо жишээлбэл энэ гэр гэхэд яг малчны гэр. Ямар ч жуулчин ирээд Монгол гэрт орлоо гадаа одоо жуулчин ирээд одоо малчин яд орлоо шүү дээ. Тэгэхэд ийм л гэрт байна шүү дээ. Монгол хүн чинь. Тэгэхээр яг тийм байх үтс. Манай сүүлийн үеийн тийм цомцог гэрмэр ашиглаад байдаг. Энэ бас нэг чухал мэдээллүүд бүгд энэ гэрт дотроо эднэр дээр байж идэв. Номон дотроо. Энэ дээр одоо манайх одоо жишээлбэл гэрээс гарахтаа яаж орж гарах уу? Цахилгаанаа яаж ашиглах уу? Угаалгын өргөөг яаж ашиглах уу гэдэг. Ус ч хүртэл ийм ус байгаа шүү гэдэг. Утас байхгүй, сүлжээ байхгүй, интернет байхгүй. Эко ногоон байдал тэгээд бас нөгөө доктортой айлж үүслийн бодлого баримтлаад ингээд жуулчдынхаа хүмүүсийг бас урайлаад ингэхлээр жуулчд аягүй хүндэлдэг байхгүй бидний ажил хариуцлагатай аялдаг л та жуулчд бол. Тэгээд энэ хүртэл дандаа ингээд рефил хийдэг. Одоо body lotion, гарын савн гэхэд бол монсоос оруулж авсан бидэд. 5 литрийн савтай ингээд том саваар аваад тэгээд энэ савнуудаа байнга ингээд цэнэглээд явчихдаг. Энэ болохоор бас нөгөө ингээд цаасаа бити нөгөө юу руу жордонтойгоо хамт урсгаарай хэрэглэсэн цаасаа. Тэгээ говийн усыг хамгаалахын тулд бид нар тус дэмжээрэй гэдэг юм сануулга цаас байхгүй. Тэгэхээр энийг ингээд нойлын цайсны ханчууд ингээд тавьчихлаа. Жуулчд ингээд цаасаа яг зөвхөн хогийнхаа савнд хийгээл явцдаг байхгүй. Тэгээ яг манай гэрийн үйлчлэгч нар ингээд аваад шууд цуглуулаад ангилаад тэгээд чихний хөвөн гэхэд л одоо бас чихний хөвөн хэрнээ пластиктай байдаг шүү дээ. Тийм биш. Модон юутай. Энэ хөвөн нь болохоор угаасаа байгаль дөрөө задарчдаг болохоор тийм ингээ байж идэг. Тэгээ синсмис тавьж өгдөг юм цахилгаан юмнууд гэрт нь. Яг тэгвэл хэрвээ тавиад өгчих юм бол нөгөө цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. Тэгээ жуулчд хэрэглэхийг бүгдээрээ л ингээ зэрэг ажиллуулад эхлэх болохоор бас хэмбэрэлтэй. Тийм болохоор энэ айл болохоор цахилгаан багаж юм тоног төхөөрөмжүүд гэрт нь тавих. Хэрэггүй. Хэрэгчгүй угаасаа. Хэрвээ хүсвэл авч болно. Реквест хийж болно. Байж идэг тий. Гэрүүд бүрд сенс хүртэл байхгүй бидэд. Усны сенс байхгүй. Энэ чулуу байгаа шүү дээ, ногоон чулуу. Энийг манай
Анх бааз барьж ирсэн болсод бүгдийг гараараа түүсэн юм бэл. Энэ хавцгаат баг гэдэг энд бас нэг юм ногоон чулуутай газар байдیں۔ Тэндээс гараараа түгөө. Одоо энэ байшин барьдгийг хүртэл анх барьж байхдаа бүгдийг гараар ганц трактороор тээвэрлэлт ганц тракторл зөөж исэн гэсэн. Тэгээд 3 жилийн хугацаанд барьсан байхгүй. Тэгээ энэ барилгын үндсэн структурын тэр дээврийн структурын мод байгаа шүү дээ. Мод нь Монголын мод биш. Дандаа Сибирээс авчирсан, хойноос авчирч анх барьж ирсэн мод. Энэ заа Сибирийн мод гэдэг нь ямар учиртай? Яагаад гэвэл Монголоос мод авахгүй гэж цааж. Манай хүн тэгж байхгүй бас. Монголын модыг огтлохгүй гээл. Манай энэ хойгуургаа гэрээд ажилчдын гэрүүд байхгүй юу? Бас тэгтээ яг жуулчныхаа гэртэй адилхан. Хажуудаа 0 төвшин шийдээд өгцөө. Тэгээ бас амар ая тухтай ажиллах орчин бүрдүүлчихгүй л. Энэ моднуудыг яг бааз анх байгуулагдаж байхад 98 оноос 2002 оны хооронд тарьсан моднууд байна. Хамгийн өндөр настай мод нь хэдтэй байна? Одоо бодвол энэ л баг. Эднэр гэсэн. Манай нэг өмнө ажиллаж исэн Төмөн Дэлгэргээд таад бас мэдэх байх. Аялал жуулчлалтай ер нь нэлээд нэр хүндтэй тийм юм байдий. Тэр хүн анх манай яг энэ 3 тэмээ баазын захирлаар ажиллаж байхдаа тарьж ирсэн. Яг энэ модыг л хамгийн анхны. Тий. 25 жил. Тий, говьд бол ерөөсөө нэг хамгийн сайн төсвөртэй мод бол ерөөсөө хайлаас үйт. Тэр их устгаатай шатхаа. Баг, устгаа багтаа. Тэгээ нөгөө энэ хайлаас ч өөрөө ургахтаа нэг айгүй их олон салаа юу болдог. Үндсээрээ ургадаг. Тэгээ бүр доошоо илүү сайн суудаг. Тэгээ бас нөгөө хайлаас маань юу яадаг штэ. Ус цуглуулж өгдөг бусад ногоонуудад, бусад ургамлуудад. За энэ манаас хогийн савнууд ингээд ерхий нэг 4 хангалаа. Энэ болохоор нэг жанр жанр тогноод байгаа. Энэ хонцор шил сүүний савнаас манаас их гардаг. Тэгээ цаасаа байнг дахиад шилэн. Агаж одоо тэгээд энэ саваа одоо бааж боголдог юм нахаал өөр юм хийх юу ан тэрэнд нэгээд бас нэг ажил өргөмөлж байгаа. Энэ цаасан хог тэнгуүтэй нүүрсний үсц гардаг байхгүй. Нүүрсний хог. Тэгээд манайх нөгөө можон цагт болох модны үсц гардаг. Тэр гурыг нийлүүлж байгаа нэг шахмал төс өөртөө дотоодоо хийсэн зорилго тавьчаад тэгээ хийх гээл үзэл байгаа. За энэ манай нэг танк. Резервийн танк. Энэ одоо нэг 20 тонны танк байгаа. Тэгээ худгаас усаашхаа танкад өргөчөөд тэгээд энэ бүх жуулчныхаа гэрийн хэрэгцээг хангацдаг байхгүй. Тэгэхээр одоо нэг юм 20 тонны усаар бид нар одоо нэг 3-4 хоног бол хангалттай бүх хэрэгцээг хангацдаг байхгүй. Тэгээ энд нь яг жоохон нэг өрөлтийн ноцоос тавьдаг гэсэн. Хүмүүсийн даралтын усны хэсэг өгөх юм. Тэгээ усны хэрэглэг аягүй бага болж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд шууд тавьж өгөөр ингээд банк худгаас ингээд аваад ингээд өгöd тахлаар нөгөө худгийн маань ундраг дуусна, усан дуусна. Тийм болохоор яг нэг гадар төлрүүлээд дахиад нөгөө усаа дэшээ нөхөх боломжийг олгож ийж усаа хэмжээ. Энэ бол нарны байлрууд нэг нь 400 литрийн багтаалжтай танктай. Маад энэ 4 байсан юм аа. Тэгээ хоёр нь ажиллагааг болчиход одоо нэг нь төр ашиглаад нөгөө юу бага болохоор хэрэглээ бага болохоор гээд. Энэ Япончууд төслөөр өмнө хаваа аяга олон сундад ийм тавьж өгсөн байдаг шүү дээ. Тий. Тэгэл төслөн дуусангууд эвдэрчтэй. Тий. Ямар ширхгүйс тэр яагаад тэгээд идэв? Танах яагаад ингээд олон жил ажиллаад? Арчилгаа л да ерөөсөө. Арчилгаа хийхгүй, засвар үйлчлэгээ хийхгүй, нэг авчаа тэгээ хайчдаг. Одоо энэ нарны элементүүд чинь бас гол чухал юм байнга арчил цэвэрлж явах хэрэгтэй байхгүй. Тийм тоосон дарагдахаараа эн чинь ажиллахаа бай чинь, цэнэглэхээ бай чинь, халаахаа бай чинь. Тийм байдаг байхгүй. Тэгээ тий айгүй арчилгаа ихтэй. Гэхдээ ер нь тоос дарахаар л арчаад байхгүй. Энэ манай угаалга. Гэдэг. Халуун ус маань ингээ угаалгаа авчна. Үдэд юу яд юм аа? Салхитай өдөр бол энэ дотроо хатаачтай. Ил хатаалгатай дандаа. Ерөөсө хатаагч машин хэрэглэхгүй. Тий, ил хатаалга ерөөсө. Тэгээд энэ гадаа ороо хүртэл ил хатаалга тавьчихдаг. Бүх жуулчныхаа цагаан хэрэгэл бүх юмыг дандаа хатаалгаар тэгээд. Тий, эрчим хүч бага хэрэглэх үднээс. Болох уу? Би ч одоо нэг ярьслан өгөх юм ярьж мэрэх талдаа жоохон муу штт. За манай говийн гурван тэмээ жуулчны хастай та бүхэн танилцлаа. Намайг Буянхдах гэдэг. Би энэ говийн гурван тэмээ компани ерхий менежерээр ажиллаад 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ 8 жилийн хугацаанд бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд доктортой ажлын хүрээнд маш их ажлууд өрнөж ажиллаж байсан. Тэгээд энэ жилийн ажлын хүрээнд бас Хоггүй Монгол те төрийн бас байгууллагынхаа хүмүүсийг авчираад бас ажилчдаа бас болгоны сургуульд сурагчдад бас хогны тухай, хог хэрхэн ангилах, хаях тухай
лекц сургууль зохион байгуулах гэж байгаа. Тэгээд ирсэн гişтэй бааза танилцуулаад дууслаа.